Эрдэс Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн. Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Баянгол дүүргийн 19 дугаар хорооны иргэн гаданжид оролцож байна. Танд орой мэнд хүргье. Орой мэнд телевиз үзэж байгаа шууд бас орой мэнд хүргье. За, таныг бол одоо интернет орчин буюу сошиал ертөнцийнхэн бол андахгүй. Одоо Pep Mamч гэдэг иргэн гаданжид гэдэг нэрээрээ бол та алдартай. Тэгээд та хизэнээс эхэлж энэ Facebook-т өөрийнхөө санал бодлыг бичдэг болсон юм бэ? Би нэг 2 жил гаруй л болж байгаа. За. 2 жил гаруй тэгээд Facebook ерөөсөө өөрөө мэдгүй охиноороо залгаал тэгэл эхлээд нэг туршлагагүй тэгээд сүүлдээ яг ингээд хүмүүсийн сонирхлыг татъя бас ахмад хүн байна. Бас хүмүүс бас нэг жоох үлгэр дуурайлтай юм бичи. Facebook дээр чинь дандаа л хэрүүлээд юм эсэ. Тэгээд дандаа энэ хэрэлдээд байгаа улсуудыг бас ажиглая. Юу бичдэг вэ гэсэн чинь товчхон үг бичдэг. За. Тэгэл юу бичиж чана мэддэггүй. Тэгсэн мөртлөөс жоохон уртхан шиг хэдэн мөр бичих юм бол бас уншдаггүй. Тэгээ нэг жоохон дөрвөн мөртэйг л уншдаг юм шиг санагдсан. Тэгэл дөрвөн мөртэд нөгөө бодлоо ойлгуулах гал тэгэл орсон доо ер нь гэдэг. Одоо сошиал ертөнцид ер нь Facebook, Twitter гэдэг одоо Facebook-д сая гаруй хүн байдаг гинэ. Монголд болохоор тий. Тэнд болохоор одоо байнга бие бинийгээ доромжилсан, хараасан тийм байдаг. Гэтэл таны одоо постлж байгаа үгнүүд болохоор сургаал хэлсэн. Эсвэл одоо хүнсний ногоог яаж даршлах талаар, эсвэл өглөө босоод нэг харахад сайхан ерөөл хэлсэн. Өнөөдөр хүүхдүүддээ сайн сайхныг хүсье гэсэн ийм байдаг. Тэгэхээр та бол Facebook-ийн нэг өөр өнгө байхгүй юу? Тэгээд тэр их аймаар доромжлол бас таныг их доромжлохын гутаагийн тэр дотор та яаж дисэж ийм сайн сайхан юм бичиж чаддгийг. Би ер нь өөрийгөө мэднэ л дээ. Би өөрийгөө тодорхойлоод одоо би гэж боддیں۔ Намайг хэрвээ шөмжлөх юм бол миний насанд өөртөө одоо бас яг наад шиг би явж яваад бас нэг эрүүл мэндэд анхаарад тэгээд доромжилж байгаа улсуудыг хардаг байхгүй юу? Энэ ямар юмны талаар яриад байна гэж бодоод Facebook руу нөрөхөр нэг хэдийн юм шеэрлсэн. Тэг өөрөө үг байдгүй. Тэгээ би судалж ирсэн. За эн чин нөгөө голцоо эргэжтэйчүүд их байдیں۔ Залуучууд. Тэд нар бол нөгөө 90 оны зах зээлийн үед нөгөө эргэжтэй хүүхдүүдээ нөгөө сургууль сургаагүй юу? 10 жил болцсон шүү дээ. Дандаа охин хүүхдний яг үгүй охин хүүхд сургууль сурах гэдэг. Тэгээ охтууд бол бас юмыг амьдралаа чирж яваад байдаг байхгүй юу? Ер нь ажиглаа л хахад. Эрэгтэйчүүд бол нэг тийм залуудаа ирдэг юм уу? Нэг л хоосон толгойнод байдаг. Тэгээ би хэд зааж өгөн сургамжлна. Сургамжлаад өгөнд авахгүй та болох гэлчихдээ. Яа гэвэл тэр чин тийм хараал хэлдэг улсууд тийм ерөөсө төрлөх юм байдیں۔ Ер нь муу тэр цусны удмынч гэж ойлгож болохоор муу удамтай. Тэгээ муу удамтай улсуудын чинь сайн засах гэхээр бас болдгоо байхгүй. Одоо би ингээд хүмүүсийг ингээд дүүрэг мөрөг дээр очиод шөмжлэн штэ, загна штэ. Тэгэхэд бол дүүргийнхэн манай одоо эрдэнэ шүүн дээр бол аюу гой хүлээж аваад тэр чинь ухаантай гээ шинж. За энэ хүний хэрэгтэйг нь хэрэггүйг нь авахгүй гэд. Тэгтээ ахмад түүнийг хүндлээд тэгээд хэрэлддэггүй. Тэгт чинь зарим залуучууд эргэжтэйч бол голдоо. Би чи алдаа оноо гаргана штэ энэ чинь. Тэгээд тэрэн дээр надтай яг чацуу юм шиг орж ирэл янз бүр болдог байхгүй. Би тэгээд бүр гайхтыг. Би энэ одооны залуучууд. Тэгэхэд чи манай өөрийнхөө хүүхдүүдийг ажилдаг байхгүй. Энэ хүүхдүүд манай хүүхдүүд тэр нь Facebook-д ороод ер нь ямар шиг байдалтай орж ийн гэж харахад өөрсдийнхөө бодлыг хаа нэг хэлчихэд тэг хүмүүсийг ерөөсөн шүүмжилдэг. Тийм л байдیں۔ Тэгээ би бол за шүүмжилд их дуртай шүүмжил хэлье гэж боддог. Гэхдээ хүнийг доромжилж байгаа бол би ястаа хүлээж авдаг. Ялангуяа их тийм хавьяаслаг гой сод улсуудыг шүүмжлээд идэв. Тийм хар инерхтэй ч юм уу гэмээр. Эсвэл бүгдээрээ тийм ууртай бухимдалтай байд юм болоо. Үгүй. Яг ярих юм бол арчлал гарч ирээд бас хүн өөрийнхөө амьдрч болохоор болцсон шүү дээ. Тэгээд өөртөө арх уун нөгөө ажил хийхдээ хулигт нь худлаа ирнэ, хомслно. Тэгээд
өөртөө амьдрч чадахгүй бас байгаа. Тэгээд дандаа бухимдахаараа дандаа ерөнхийлөгчөөс боллоо, ерөнхий сайдаас боллоо гэдэг байхгүй. Тэгж болохгүй л дээ. Одоо надыг үг хэлж яхад бол чамаас бодлоо гэж ээж магадгүй. Яагаад гэвэл өөрийгөө ерөөсөө хэлдэггүй. Хүн эхлээл өөрөөсөө л эхлэх ёстой л доо. Тэгэл тиймэрхүү юм яриад эхэлдэг. Тэгээ ухаантай хөөхдөд чи өдөрт 10-20-10-20 орж ирэл. Тэгээ сүүлдээ бүр миний фэйсбુક дээр юм бичихгүй ганц хонох юм бол ингэж юм чи. Хөө та яаж ба хаагур байна гэдэг тэгдэг болсон байсан. Тэгээ би өөрхөдөө бас ухаантай хөөхдөд байдаг юм байна гэж боддتي. Фэйсбүүкийг хийсвэр ертөнц гэж үзээд идэв. Та тэр хүүхдүүдтэй ер нь фэйсбүүкийн найзуудтайгаа уулзчихэв үү? Гэхдээ фэйсбүүкийн хүүхдүүд ялангуяа нөгөө шовууны нөгөө нэг дөрсгүй нөгөө амтны дөрстэй хүүхдүүд байдаг шүү дээ. Эсвэл бол нүрээ тавиаггүй. Тийм тэгээд тэр болжур гэдэг янз бүрийн юмнууд орж ирэн л дээ. Тэд нар чинь ингээ фэйсбүүк хийсэд л амтны хүнд оромжлог явд юм билээ. Би ажилласан л да. Тэгээд тэд нар бар шоу бүгдийг блоклцсон. Яагаад гэвэл над хэрэлдэх зав байхгүй. Яагаад гэвэл сайн хүүхдүүдтэйгээ ажиллая. Сайн хүүхдүүдэд юм хэлж өгье. Би тэднээс бол сурах юм байхгүй шүү дээ. Наад чиг одоо бас нэг өдийн насан дээр нэг 15-та 25-та хүүхдийн кабит гэдэг нэг эдийн засгийн югаар нэг орж ирсэн нэг хасаг залуу юм. Тиймэрхүү залуусын үгийг сонсч ирсэн хамаагүй дээ шүү дээ. Англи хэлтэй тэгээд өөрөө бизнесийн юу энэ төр байгуулсан гэж ярьж ирсэн. Би тэгээд яг хаа нэг зав гарахаар олон ажил хийн л дээ би. Тэгэл зав гарахаар л би юу ядгийг янз бүрийн сувгаар ороод хаана үзчмээр хаана сурчмаар юм. Хүн өвхөн хөтлөө сурах хэрэгтэй л дээ. Би таныг багш мэрэгчлээ гэж сонссон. Та өөрийнхөө тухай танилцуулаач. Би чинь 72 онд багшийн дэд сургуулийн үйлдвэр сургуулийн анги төгссөн. За үйлдвэр сургуулийн анги төгсөөд 1-р сургууль багшилж байсан. Дараа нь 25 дахь сургууль багшилж байсан. Тэгээд 52 дахь сургуульд эвлэл пионерийн ажил, хотын эвлэлийн хороонд зааварлагч 77 дахь сургууль үйлдвэр сургуулийн багш энэ төр хийжсэн. Сошиал ертөнц ер нь танд таалагдж байна уу? Гэхдээ би ингэж бодд юм л да. Өөрийнхөө найзыг л олъё гэж боддتي. Таалагдах нь би тэр хүн таалагдах нь уу? Тэр хүн надад таалагдахгүй нь тийм сонирн биш. Би яг хүний одоо нэг заавараар одоо чи тэг гэхээр би бас тэр хүн үгээс сонсохоор бас хүн бичлээ яг гэвэл би өөрийнхөө бодлыг бичиж байгаа болохоос биш. Би энийг бичвэл зөвөө өнх баясгалаа. Би чамаас асууж иж бичихгүй л дээ. Тэгээ би алдаа гаргавал миний л үг. Тэр чинь миний фэйсбુક орчин, миний ирэх байхгүй үг хэлэх. Ирэх байна гэдээ би хүнд оромжлолгүй л дээ. Зөв шүүмжилдэг. Шүүмжил юу доромжил хоёр чинь бүр өдөр шөнөж ялгаатай шүү дээ. Тий. Тэгэхээр сошиал одоо фэйсбુક, твиттерийг хиймэл ертөнц одоо хийсвэр ертөнц тэнд баг амьдрал байхгүй гэдэг мөртлөө бас амьдрал байгаа юм шиг нэг харахад би тэр нэг харамсалтай жишээ дуртах гэдэг юм л та. Таны нөхөр Адам агсан бинуудад эмнэлэгт ивцсэн. Тэгээ та яг тэр эмнэлэгт болж байгаа үйл явдлыг өдөр болгон бичдэг байсан. Тэгээд та хүмүүсээс хандив цуглуулж эхэлсэн. Хүмүүс маш их хандив өргөж явах шиг байсан л та. Та тэр үеийг эргээд бодохоор танд ямар санагдав? Над бол тэр эмнэлгийн тухай ярьж байгаа хэсэг нь болохоор яг манай өнөөдрийн эрүүл мэндийн салбарын яг болж байгаа амьдралыг гаргаад ирсэн. Би ч одоо урд нь эмнэлгээр явж үзээгүй шүү дээ. Тэгэл аавч тэгж өвддөг, өөрөө ч тэгж өвддөг дээр жоохон өвчний талаар ойлголт муутай тэгжсэн чинь өвгөн одоо өвдөл тэгэл нэг хэдэн төгрөг мөрөгч ерөөсөө өвдөхөд бол тэгэл сүүлдэх удаа өвдөл орончгүй болно. Гэр орончгүй болно. Тэгэл хүмүүст ингээ хандхад надаа зарим нь их олон янзаар хүлээж авна л да. Өөрөө ийм одоо боломжийн амьдралтай ээж хүнээс гуйлаач гэдэг юм. Тэгэхээр чи боломжийн амьдралтай болсон зөндөө одоо зохиолч байна, жүжигчин байна. Гарахад бол айгүй гоё тийм ээ. Хувцалчихсан. Тэгсэн мөртлөө ингээ өвдөхөр л бүгдээрээ хандгийн тоглолт моголт хийж байгаа шүү дээ. Монголын амьдрал ер нь өвдөх юм бол өхнө. Тэгээд эмнэлэг бол одоо жишээлбэл 1-р 3-р эмнэлэгт очиж хэвтгэхэд ерөөсө хагалуулахгүй юугүй бол тэгэл гар гэдэг юм л. Хагалгаа ирэхгүй болов. Тий, ерөөсө хагалгаа апрес идэгэл газар гэдэг юм л. Эмчилгээний газар бол нэг 5 хоног 5 хоногоос тэрх юм бол тэгээ гар гэдэг юм л. Тэгэл одоо өвдөхөрч одоо элдв юм бодно шүү дээ. Одоо яаж би энэ юунаас гарах вэ? Тэгээ манай тэр оюун бэлэг найз бас тусалд юм л да. Тэр өвдөж авч яхад нь миний хүүхдийн тэр тусалж ийсэн. Яг хаа тэгээд юу одоо нөгөө эрдний шүнтэй хандсан шүү дээ. Нөгөө намынхантай хандна. Тэгээ намынхан ч одоо
хүн хүнээс мянган цуглуулна. Ахмадын зөвлөлөөс өгнө, эрдэнэ өгнө, одон тэгш өгнө, дүүргийн засаг дарга хувьяасаа өгнө. Надад их хамт олон би. Тэгээд тэр эмнэлэгдээс гарахаа болчихж байгаа, эмчд үргэлжлүүлээд дэмжлэх болчихж байгаа. Тэгээд би үүнээс хойш зовсон цагт тусалсан одоо энэ их хурлын гишүүдэд их баярлалт юм л да. Дээрээс нь бас фэйсбүүкийн Тэгээ фэйсбүүкээ үгүй гадаадд сууж байгаа хөлтөд энэ Тамир гээд нэг юу зураач идэв. Бас нэг Японд сууж байгаа нараа гээд Аюми гээд хөлтөд. Тэр энэ төр чинь 50 евро одоо энэ хин сайн жаргал гээд Герман сууж байгаа тэр чинь 50,000 гээд ингээд тэд нар их цуглуулсан. Нэ сая гаруй төгрөг болчт юм бэл. Гэтэ сайхан байгаа зү олонний хүч оломгүй далай. Өө тий сэтгэл нь хаачих байсан. Би тэр үед таныг ингэж бодож байсан. Хүмүүс болохоор шүүмжлээд байсан л да. Одоо өөрийнхөө хувийн амьдралын нууцыг ингээл гаргаад байнгээд яа харахгүй нэг сэтгэл зүрх хэцүүцсэн үед бол тэр орон зайг л нөхсөн шүү дээ та тий. Олонтойгоо нөхсөн. Би нэг хүнээс нэг тийм одоо энэ хүн тэгчхүүл ингэчхүүл гэж боддгоо л дээ. А яг хөө тэрийг бодлоо шүүмжилдэг хүн байхад магтдаг нь дэндүү олон байсан. Та нэр ямар мундаг энэ одоо нөхрийгээ ингэж бүр өстө болохоос явахгүй юм л байсангүй өстө би ч нэр гэгэн тунуудган тэгэл лам Монгол эмнэлэг зурхаа тэгээ сүүлдээ хятад эмнэлэг Европ эмнэлэг тэгээд ардын эмнэлэг бүгдээрнгээр нь явсан. Тэгээд тэгжилж жагаад тань шиг юм ичдэггүй юм дайчин юм хүн бол ичээд гаргадгүй те. Тэгээ та бол өстой нөхрөө аврахын тулд өстой юу ч хэлүүлсэн хамаагүйгээд зүтгэсэн энэ чанар чинь гайхагдсан гэж ярьд юм л. Ухаанд нь тэгж хэлнэ л дээ. Ухаалдаг. Би таны нэг дурсамжтай нэг сонины нийтлэл олсон. Танай гэр бүлийн тухай бичсэнээс 97 он гэдэг чинь 1997 он гэдэг чинь одоо баг 18 жилийн өмнө юм да. Охин чинь 5 настай. Адамынхан шиг амьдрцгаая гээд. Тэгээд та хоёр болохоор цэл залуухан одоо Батсүмбрийн өдлөгт ногоо тарьж амьдрах гад фермер байгуулах гад зүтгэжсэн гэж зургатайгаа сайхан гарцсан байсан л да. Тэр үеэс танаа гэр бүлийн бизнес эхэлсэн үү? Үгүй энэ би ч одоо бизнес гэх цаашиж юм да. Манай өвгний хобби байхгүй. Ерөөсөө юм нэг эрүүл хүнс төр ногоо мод зод тарих төр цэцэг ногоо тарих ерөөсөө нэг Европуудын энэ төр ясных нь тэр сонирхлохгүй. Тэгээ 95 оноос хойш тэр шар хадад нэг цэрэг хангийн хаягдсан тийм газар дээр очиод тэгэл ерөөсө тэмээнээс бусдын байсан дөө. Тэгэл галуу тахиа тэгээ ер нь нурцсан парник энэ чинь засж аваад хийгээл тэгээ сүүлдээ хөдөөрөө яваал. Тэгээ юм хийхэд бол манай хүн бол их зүтгэнэ ерөөс амралтгүй зүтгэнэ. За тэгээд Монгол хүн чинь нөө ургуулсан юм дээр ч малаа оруулж штт. Тарьж байгаа нь. Тий одоо энэ тариалангийн талбай байна штт. Тэн дээр фэйсбүүк дээр тавьчих моридууд оруулчих. Тэгээ тэдний мал нь болохоор үнэт. Ургуулсан тэр тариа ногоо ажилчдын юг батхгүй шүү дээ. Хүч хөдөлмөрийг. Тий хүч хөдөлмөр. Тэр чинь ингээд ширхэг болгон дээр нь хил будаа, хил 10 тий. Тэр чинь ямар үнэтэй, ямар их хөлсөөр, ямар хүний одоо бензин шатгуун цаг наргүй ажиллаж энэ халуун нарнаас айж тийм ээ. Тэгээд бүр чичирч яхад нь морио адгуус оруулчих чадахгүй. Тэгээ хэлэхээр тоохгүй. Загнана. Тоохгүй тэд нар чинь айгуул бол одоо мал хөөлөө энэ төр гээд загна штт. Ер нь нэг манай Монгол улсууд нэг малаа хүн хайрлаггүй яг хөө гэхдээ хүний хийсэн хөдөлмөр дээр юу яадгийг ерөөсөө тэрийг үнэлж үзэхгүй атаарах нь гэхээс ш. Жохон юм ургаж яриад сайхан болоод ихэнгүүд л тэгээд эн чи манай газар энэ одоо яагаад энийг ингээ тариад ургуулж магтахгүй шүү ер нь. Туслахгүй. Тий туслахгүй. Би чинь 86 онд энэ хүнтэйгээ суугаад тэгэл юу яасан шүү дээ. 90 оноос хүмүүс чи бүгдээр ганцхан 8 хийгээд эхэлсэн шүү дээ. Тэг чи Польш Монголын хооронд ганцхан 8 хийсэн бол бас нэг 5 төгрөг илүү л авах гэсэн. Харин би яг тэгж асуух гээд байгаа. Харин дагаад сайхан ганцхан 8 хийгээд үгүй. Тэгэл юу морин тэрэг унаал нөгөөтг чинь. Тэгээ ногоо тариал тэгэл юу өндөг юм хумаа тариал тэгэл галуу дахиагаахаа махыг утаад герман элчин мэлчин дөгөөл. Үгүй ердөө тим ажил юм. Тэр нь надаа бүр сэтгэл таалагдахгүй. Тэр чи бизнес биш шүү дээ. Зүгээр л яг нэг кафе аваад нэг сайхан хоолунд идсэн тэгэл яг мөнгөөрч тасардггүй те. Тэгсэн мөртлөө аваач уцаатал байждгөө. Тэгэд миний бас нэг таардаг юм нэг манай монголчууд нэг чи нэг хиймэл занд их дуртай шүү дээ. Нэг жип унаал тэгсэн мөртлөө нөгөө замын төлбөр 200 төгрөг өгчихгүй. Одоо энэ хангардын гадаа нэг миний өмнө нэг ландгар
том 200 тал юм гарлаа. 500 төгрөг хураад юм л тас цагнаад нөгөө мөн манаач чи гараа авчтай. Үгүй тэгж даанд унаад яах вэ? Ичмэр тэгээ би миний бүр үздэггүй юм тэр нэг нэрлэх үү, хотлооны баярх үү те Дүр эсгэж амьд. Өртөө мөртлөө те. Тэрэнд ороод морин тэргөө нөө би явдаг гэсэн. Тэгээ манай найзууд гайхт үсэг энэ чи одоо муухан бүржинтэй машин дээр суухааргүй энэ чи манаас удам ах トゥ мэдчихэж шүү дээ. Тэр чи нөгөө юу нэг Таны аав ч одоо ямар ажил хийж байсан? Манай аав чинь багшийн дэдийн биологийн багш. Тэгээ профессор доктор хүн байдсан шүү дээ. Одоо хүртэл 95 настай амьд байж лээ. Таны дүү чинь одоо Наран Трейд группийн удал байна. Одоо занаа байна тий. Тэд нар чинь бол намайг ингээ морин тэрэг унаад дэлгүүрийнх нь гадаанаас бараа хацаад хотын тийм дэгжин одоо сэхэтэн гарлын эмэгтэй залуухан байхдаа тэгэл морин тэрэг унаал ногоо дараа явж исэн гэх. Манай охин нэг 2 настай байсан. Тэр морин тэрэгт бас нэг нүхэн дотор охиноо хийсэн. Тэгээд хотоор дахиад идэв байхгүй. Хотоор. Тэгэл бас саата хавцмас өмсөн цагаан бэлээ зүү чинь нөгөө барын хэтэ өмд энэ төр өмс чинь хэртэй явна гэж үзэхгүй л дээ хэр үзэх. Тэгээ морин тэрэг дээр яваад Улаанбаатар ороод дээр юу шар хад орчин шар хадаас сүлдээ морин тэрэгтэйгээ бацсан бүрэл орлоо шүү дээ. Тэгжил амьдрсан юм дөө би бол ингийн амьдрахыг дуртай. Надад хаймар байна уу, жипэн байна уу, морин тэрэг нь байна уу? Би яг л тийм л байдлаараа байх дуртай л дээ. Танаа нөхөр Адам гэсэн Польш хүн тийм ээ. Тий. Та Польш хүнтэй яаж явал суусан юм бэ? Хөнгөн бетон заводод 86 онд мэрэгчлэн ирсэн. Тэгээ манай нэг хамаатны хүн тэнд ажилладаг байсан. Тэгээд тэрнтэй нөгөө магнитоны аваад л өгөлцөж аваад тэгэл манад хурж ирэл нэг орж ирэл тэгээд гардаг байсан байхгүй. Тэгээд сүүлдээ тэр нь манахаас алхаалцсан оруулахгүй. Үүдэн дээр оруулахгүй. Нөгөө ерөнхий инженер жүгдэр гээд байдаг болоо да хөргэнтэй. Тэр нэг хаалга зохиол. Тэгээ би оруулахгүй чи оруулаар наад хүний цааш нь явуул гэдгсэн чи Монгол хүмүүс яасан мохоо юм бэ? Тэр чинь юу 87 шүү дээ. Тэгээ яасан мохоо юм бэ? Чи нэг оруулчихтаа балга цаавуулгачаачтэй тэгээд оруулж исэн. Тэгээ сүүлдээ бүр салхаа болсон гэрт орж ирэхгүй оруулахгүй болохоор гадаа суугаад л байдаг хүн байсан шүү дээ. Гинт нутаг руугаа буцчихад за тэгээ явцсан байлгүй дээ гэж бодчихсон чинь нэг өдөр хувцас бариад ороод ирсэн гэсэн тий. Үгүй ингэсэн. Тэгээд эхний жилдээ нөх хөнгөн бетон заводын мэрэгчлэн байжгаад тэгээ намайг нутаг руугаа ээж ахтуудгаа танилцуулнаад аваад явахгүй. Тэгээ би танилцсан. Тэгээд танилцаад байжсэн чинь юу би нөгөө одоо энэ манай баг хөө чинь тэгэхэд 12 таа байсан. Тэгээ би хүүгээ дагуулаа өөрөөс 8 ихч. Тэгээ хүүгээ дагуулаад тэгээ тэр фаш руу чинь тэнэг толгойтой хүн явна үстэй тий. Түрүү чинь 2 хүүхэдтэй болчиход дахиад 8 дүү гадны хүнтэй суугаад тэгээ би явчаад юм ин үзчихэд нэг сар болчиход тэгээ буцаар хайчаад хүрээд ирсэн. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь араас хүрээд ирсэн. Тэгээ араас үрж дахиад аваад ирсэн. 3 авч аваад тэгээ 3 за тэгээд нөө ихч мэгч надыг ээж энэ төр нь чи их муу хүн байна. Адам бол мэрэгжилтэн хүн. Одоо ингээд манай Европ танаа Монголд ажиллагаа хууль дүрм хатуу одоо нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал нь тасарчлаа. Одоо ингээд ажилласан жил нь тасарчлаа их харамсалтай байна. Чи ингээд яваад их энд байж болдгоо мó гэдгсэн. Тэгэхээр би чи шолоохон л дөө. Тэгээд танай энэ хүүхд чинь харин жоохон шизотой биш үз гэдгсэн. Тэгээ яагаад гэсэн чи үгүй чи би өөрөөс нь юу 8 ихчтэйгээ 2 хүүхэдтэй. Тэгээ би хайргүй гэдгсэн. Гэхээр манай өгөн тэгсэхгүй. Энэ хайргүй нь хамаагүй. Би хайртай. Би энэгүүгээр амьдрах чадахгүй гэд. Тэр нөгөөдөл юу ч хэлж чадахгүй. Тэгэл яг хурж ирэл тэгэл энэ Монголд яг ярих юм бол би нохойн замаар оролцолтой. Монголд ирээд манай өгөн бол яг маркетинг хэсэг ажилласан. За тэгээд хөнгөн бетон заводтай ажилласан. Хөнгөн бетон заводтай байж хат нь одоо тархины силикатын үйлдвэр явахаас өмнө энэ сонжин болдогт. Бас нэг 3 жил. Тэгээ нэг 2-3 хайрцаатай газар аваад тэгэл энэ охиндоо л юм үлдэх гэдэг байхгүй. Ер нь охиндоо л үл хөдлөх хөрөнгө үлдээчих гээл. Тэгээд тэр нь бүтээгүй тэрнээс хоббинасаа болоод тэгэл шаналсаар бод яваад гисэн. За уучлаарай. Та уг нь арчлын алтан хараацаа тий бартцсан анхны. Одоо та моохын гишүүн. Тэгээд та фэйсбүүк дээр үе үеийнхээ актер шүүмжлэл бичнэ. Өмнөөс нь бүр аймаарч юм шиг их тийм шудраг хатуу чанд шүүмжлэл бичнэ.
Тэрийг бичгээр танд одоо ямар нэгэн буцаагаад хариу реакц мэдэгддэг үү? Ирэхгүй. Манай хүүхдүүд чинь намайг хэмбэ гэдэг мэдэн шүү дээ манай арчлахын. Тэгээ арчлахын чинь арчлагчд учраас тэр шүүмжил дуртай. Одоо жишээлбэл би элбэг дөржийг худалчаа гэж байна шүү дээ. Худалчаа гэсэн ч гэсэн би элбэг дөржид дургуудаа хэлээгүй шүү дээ. Элбэг дөрж чинь яг 4 ерөнхийлөгчийн дотор хамгийн арчилтай, хамгийн авилгатай тэмцэж байгаа ерөнхийлөгч байхгүй. Гэхдээ ерөнхийлөгчийн засаглалтай биш учраас тэгээ нөгөө өөрийнх нь юу нь бүтэхгүй. Дээрээс нь намын ханд бас болж байгаа. Элбэг дөржийн нэг шүүмжлэлийг та өөрөө видеогоор хийж фэйсбүүкт оруулсан мэс. Тэрийг хоёулаа үзээ тэгээд ярилцаад явъя. За. Монгол долларын тэрбумд 37 төрчих. За ерөнхийлөгч элбэг дөрж одоо долларынх нь тоо битгий хэл авсан мөнгөнийх нь тоогоор шорон тэгээд төлснийх нь тоогоор шоронгийнх нь ялыг хөнгөрүүлээд тэгээд ингээд бүх хохирлыг алга болгоно гэдгээс одоо 37 долларын тэрбумтэнг яаж энэ хүн одоо өөрийг барагдуулж улсыг хохирлгүй болгож ард түмэнд дэлхийн түүнийх нь мөнгийг ацарж өгөхийг нэг харъя да. Дэндүү их худлаа яриад байна уу? Эсвэл та жинхэнэ хэлсүүгэндээ эзэн болдог хүн үү? Та энэ улсын эзэн юм уу? Зүгээр нэг шоуддаг алиас албатай юм уу гэдгийг одоо л нэг харъя гэж бодож байна. За ингээд ерөнхийлөгч элбүүдээр танд амжилт хүсье. Энэ долларын тэрбумтан болсон энэ улсуудын хөрөнгийг гадаадаас очруулж хэм бол заавал Эрдэнэс толгоогоо гөөч хэрэггүй, од жаргалын өрөөг төлөөч хэрэггүй, Монголын ард түмнийг тэр цаазын сүхний доор бүгдийг нэвтүүлэх хэрэггүй. Угаасаа оюу толгоогоо өгөөд Монголын ард түмэн ашиг чимээч хүртсэнгөө хэдхэн хүн л ажилдаа болсон байх. За ийм нэг айхтар шүүмж тавиад хамт амтныг зочиосон та. Үгүй одоо манай ахын ч одоо элбэг дөрж ч одоо авилгатай тэмцээлэх. Тэгээ авилга нь улам л их хэрэгтэй таахгүй. Тэгээ би ингэж бодд юм л да. Энэ дээр энэ 3 намт ээлжлээ төр барьчлаа. Дангаараа төр барьчлаа, нийлээ төр барьчлаа, хэрэлдээ төр барьчлаа. Тэгээ эдгээр чи карма нэгтэй болчих. Тэгээд намд тэмцсэн бүлэглэл Монголын ард түмнийг ерөөсө дээш нь татахгүй юм байна. Тэгээ одоо манай энэ гончид дөрж гэж нэг юм нэг алтан газсан шүү дээ. Тэр гоншгон жисэн цагт бол Монголын ард түмэн юу ч хүрдэхгүй. Баяр цагт хоёр байв. Энэ хоёрыг өөрчлөх ёстой байхгүй юу? Одоо хуудлал одоо Монголын ард түмний төлөө. Монголын ард түмэн ч өөрчлөх ёсгүй юм байхгүй юу? Малтай, газар нутагтай. Тэгээд байлан байлгтай. Дээрээс нь ерөөсө өмсөх идэх юмдаа санаа зовхгүй. Гурил бадаага юмж урдаас нөгөө муу хилээ хожаа гэж зөөгд. Тэр хилээ хаавал одоо бидний ч өмсөж байгаа энэ материал энэ урдаас л ацардсан шүү дээ ер нь. Тий. Тэгээд иймэрхүү бэжэж тэгээд худлаа л яриад идэв байхгүй. Тэгээ би намын хандваас л болоод гэж боддیں۔ Одоо жинхэнэ одоо арчлын төлөө амнасаа зориулж исэн улсууд бол бүр шал өөр. Зүгээр намын хандвар сүүлд нь одоо намчийг хандив ах юм биш үү? Одоо хандвар орцсон улсууд чи хариуцлага гэж байхгүй. Би одоо нэг манай нэг таньдаг хүн нэг юм хөөцөлдөөд 3 жил гар болчихно. 3 жил тэрэнд хариуцдаг хүн байхгүй. Одоо ерөөсө хаач орсон хариуцлага байхгүй. Тэр ямар нэгэн юм засагт байжгаад ямар нэгэн юм байхгүй болоод яхад сайхан бэлэгч хариуцахгүй, баяр цагтч хариуцахгүй, эсвэл баярч хариуцахгүй. Энэ хоёр одоо ялтан юм уу биш юм уу? Төрийн ордонгоор л яваад. Нэг болохоор ялтан юм шиг болчихно. Нэг болохоор биш болж. Энэ төрийн ордон гэдэг чи одоо юу болоод байгаа юм бүү мэт. Та энэ хоёр дээр нь ямар бодолтой байдаг вэ? Одоо сая өршөөлийн хууль гарлаа. Ерөнхийлөгч элбэг дөрж хориг тавилаа. Энэ өршөөлийн хууль хэрвээ яг энэ чиглэлээр хэрэгжих юм бол одоо энэ хоёр ялгүй болох юм байна. Энэ талаар та юу хэлэх вэ? Гэхдээ одоо энэ хоёр ер нь тэр үеийн бүх төр барьжсэн улсад Монгол ардын хувьсгалт нам 21 оноос хойш ярьсан ч одоо Төв хорооны улаан намартай машин байсан шүү дээ. Төв хорооны улаан намарт биш яадгийг тусгай дэлгүүртээ тусгай амьлагтай. Тэгээд Монголын ард түмэн зүгээр нэг хоньны ямааны 3 дахь мах дээр очирлал тэгэл байжсэн шүү дээ. Бид нар ч мэднэ. Тэрний л үр хөврлийн хөгжтэй. Энэ хоёр бол
авилгачдын загалмайлсан эцэг мөн. Гэхдээ энэ хоёр бол бас Монголын ард түмнийг өрнөөс салгасан хүн бас мөн. Нэг хүнийг муу хэлэхээр өгтөл муу хэлээд нэг хүнийг магтахаараа өгтөл магтаад байж болохгүй. Тий. Гэхдээ энэ хоёр бол одоо яг нөгөө юундаа сууж ах хэрэгтэй. Сайхан номоо ичээд одоо намынхаа кадруудыг бэлдээ сууж ах хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл төрийн ордонгоор нэг яваал энэ хоёр одоо гарахгүй шүү дээ. Монгол ард тусгалт нам гарахгүй шүү дээ. Ман нам ч гэсэн, арчсан нам ч гэсэн ингээд л нэг хачин ловрийн юмнуудтайгаа зуралдаад байх юм. Бүгдээр Монгол ард түмэн ямар амьдарч байна? Их гоё амьдарч байна уу? Ястай хэцүү амьдарч шүү дээ. Одоо хүн болгон байрны зэлт. Тэгээ хүн болгон цалингийн зэлт. Малчтын бүх мал хаан банкнд барьцсан. Тий. Тэгээд нэрээ бүр би нэг юм ярьчихав. Асуултнаас ч өөр. Одоо нэг хүүхд харах үйлчлэгээ нэг юм боллоо. Гэхдээ тэр гэр цэцэрлэг гэж. Тэгээ би тэгсэн энэ оюун Читэн дамбын оюун гэрэлтэй. Оюун гэрэл гэдэг бол манай арчилсан намын нөхөр. Тэр одоо гэр цэцэрлэгт өөр хүүхдээ өгөх юм болов. Гэр цэцэрлэгт чинь гэр дотор байгаа үстэй. Байшин дотор биш үстэй. Гэр дотор чинь одоо нэг 10 хүүхдээ ижлэхэд хин тэр хүүхдээ өдөр болгоны хоолыг юу яачих. Тэгээ гэр шатвал тэр хүүхдүүд бүгдээр өгөх гэж. Тэгээ тэрэнд мөнгө гаргаж байгаа оронд тэр ээж аавд нь нэг цалингийн доод хэмжээг нь одоо хэн харж ин те тэрэнд нь тэр 2 нас хүртэл хүүхдийг өгчүүл. Тэгээ ямар нэгэн юмн дээр штэ төр ингээ оролцоод идэв. Тэгээ яаж тэр мөнгнөөс нь хомслоо та гэж бодож байгаа хгүй. Би тэгж л боддгийг. Одоо жишээлбэл юу дүүрэгт ойрхон байж байгаа гэр цэцэрлэгийн мөнгө авах нь л дээ. За би хараад нэг 5 хүүхд харчий гэд тэгээ нэг гэр харуулаа те. Нөгөө гадааж орлонтой л бах л та бодвол. Тэгээд өвлийн хөдөнд хүүхд нь хөлдөөгөөд тэгээд их нь харах танихгүй хүн харах хоёр чинь шал өөр шүү дээ. Манай Монгол улсад ер нь ажил хийхээр ястай нэг хөрсөнд буух гэж л. Би нэрээ үнэхээр тэрэнд бохинддаг. Энэ талаар таны хэлжсэн саналыг нөгөө төрийн ордонд хэлжсэн хурал дээр та санал хэлжсэн тэр бичлэгийг уг нь би хадгалсан байсан. Танаас асууна гэж бодож байсан. Та дөрүүлээ ярьчлаа. Хоёлаа тэр бичлэгийг нэгэн бэлдсэн үзэгчтэй үзүүлээ. Ер нь гурван гишүүд бол дандаа үг хэлдэг төлөө зараад байгаагүй танилцуулчихсан. Ер нь их хурлын гишүүд дотор хамгийн ихтэй хонсолтой ер нь ард түмэн төлөө үг хэлдэг ийм гурван гишүүд байна. Үүн дотроос оюутан гишүүд илүү бүр онцлогдсон. Оюутан гишүүд байна уу? За одоо энэ хүүхэд хам үйлчлэгээд ингээд сонсор бүгд бидний ч таараа явуулчихсан. Ерөнхийдөө 2 нас хүртэл ээжийг нь хөдөлмөрийн хамгийн хүчтэй доод хэмжээ тэр цалингаж өгч байгаа байхгүй. Тэгэхээр бол тэр ээж чинь хөдөлмөрийг авахгүй шүү. Хөдөлмөрийг яаж авах вэ? Хүмүүст гэлээр нормалаар цалингүй суурьшруулж хөдөлмөрийг аваад байгаа байхгүй. Тэр хүн цалинтай байх бол хөдөлмөрийг авах шүү. Тэгээд бодлого юм яриа нэгдүгээр. Хоёрдугаар нь шүү дээ энэ хөдөлмөрийг доотлоо хоолой гэж ингээд яриад байгаа чинь энэ ажил руу гэсэн нэг юм яаж бүгд доош хийгээд байхгүй. Ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлж гэсэн ажилтаа гэж нэг юм явах хэрэгтэй. Энтэй залгаад нэг юм хэлчихье. Энэ зах дээр нөгөө хүүхдүүд тэрийг дүрдэн шүү дээ. Тий. Тэгэл нөгөө төвчгөө хөдөлмөрөөр салиараад идэв байхгүй. Гэхдээ тэрийг төвчгөө хөдөлмөрт хэн оролцсон? Ер нь төрөл оролцсон шүү дээ. Аав ээж нь юу тохирсон ажил алга. Ер нь тэдний аав ээжээс гадна ер нь одооны сургууль төгсөөл их сургууль төгсөөл 10 төгсөөд нөгөө хүүхдүүд чинь орох газар олдохгүй шүү дээ. Тэгээ ордог газар нь их сургууль. Их сургуулиас чанаргүй. Тэгээд нэг мөнгө өгөн ч өгөхгүй ч гэсэн одоо нөгөөдөл чи юу яаж шүү дээ. Нэг 200,000 төгрөг 100,000 төгрөг тэтгүүлэг авахын тулд оюутан болж шít гэж байгаа. За тэгээд тэр нь өхөө болчихсон. Автобусны маршрут нь одоо 2-3 болчлаа л гэх. Үгүй энэ ер нь төр ер нь хүн одоо дарга болчихорой өөрөө заавал хүнийг нэг дарангуйлдаг юм ааш. Дарангуулахгүй болдгүй юм болов. Гэхдээ ядуу байх сонирхолтой байна. Маш их ядуу байх сонирхолтой. Би Монголын арчилсан төр гараад би бас овоо болох болов гэж бодож исэн. Би Батүлийг маш их итгэдэг байсан. Тэр автобусны маршрут одоо гадаадд ингэж хэлж шүү дээ. Цагийн билет. Эсвэл өдрийн билет. Эсвэл сарын билет гэж байна. Тэгээ тэр сарынхаа билетээр тэр оюутан хэд наашаа цаашаа яасан яа. Заавал нөгөө өөрөөсөө хулгай хийсэн мөнгөө
оюутнуудаар төлөвлөдөг ч юм уу эсвэл бол биднээс татвар авахгүй. Одоо юу ярьж байна? Дандаа татвар ярьж байна. Одоо ингээд нэг цагийн дотор ингээд хадуурчмаар олон сэдвүүд байна. Үндэ хэлэхэд би Алтан ацынхан арчилсан намын толгойд исэн цагт өөдлөхгүй гэж боддог. Энэ гонжиг дорж бол ард түмний амьдралыг хизээч ярьдгүй, сайхан бэлэгч ярьдгүй, баяр зүгт бол хулгайч. Аюу толгойг бол л шүү дээ. Зүгээр л Канадын, Английн тооны байларт өгсөн шүү дээ. Би тооны байлар гэдэг. Тэр чинь сайхан бэлгийн ерөнхий сайд болохын үед өлөө болцсны дараа тооны байлар чинь төрийн ордон дээр явж ирсэн гэсэн шүү дээ. Нууцаар нийцж ирээд бүр тийм зөвлөгөө өгсөн гэсэн. Зөвлөгөө өгсөн тий. Гэхдээ тэгээд хаашийн дээр Английн колон болцсон байгаа шүү дээ. Тэр гадаад ихний удирдлаганд явж шүү дээ. Тэгээ хичнээн сайн гişүүд байлаа гэд хичнээн их орончид байлаа гэд ер нь Монголын ард түмний төлөө явах юм уу? Одоо оюу толгойг чи өгвөл Монголын ард түмэн оцсатлаа байж гин гэсэн шүү дээ. Тэгээ одоо хаа вэ? Багванд ч гэсэн тэтэм үг хэлээлсэн сард $34 мянган авдаг гэсэн ч л шүү дээ. Цалин бол. Бүр 40 хэд гэлүүдээ би оюу толгой бас их цалин авдаг. Тий, ичтгөө Ачирбатыг би сүлд фэйсбүүк дээр энэ одоо ховдгийн гаа гэдэг энэ том хамартаа болчихсон. Одоо миний хамарч бас том л болж би шахаад Батгай шахаад бас том болгочлаа. Тэрээс ховдоглоочгүй л дээ. За рекламны цаг болсон гэд тэгээд энэ хоёлаа рекламаа явуулсны дараа эргээд ярилцсан. Эрдэст Vita Plus дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн. Эрдэст Vita Plus дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн. За одоо яг тав тэрэг энэ ярилцж байгаа үед засгийн газрын 6 сайдыг огцруулсан байгаа. Энх хоёрын нам буюу Монгол Ардын хувьсгалт нам, арчилсан нам хоёр 3-3-аар нь хувааж авч байна л да. Энэ хуваарлал танд ямар санагдаж байна? Тий. Баян сэлэнг бол арай сайд болох хэмжээнд очиагүй. Баян сэлэнг бол зөв өмгөөлөгчлөө л таарна. Энх хоёрын өмгөөлөгч. Баян сэлэнг энх хоёрыг дагаж гүйж өөлж ижил гараад ирсэн болохоос ш. Яг сонгуулаар сонгогчдоос гарч ирээгүй. Сонгогчдоос гарч ирсэн бол би бууж өгье. Манай Эрдэнэ шүүм бол сонгогчдоос гарч ирсэн. Өгөхөөс бусдыг үзчихэж гарч ирсэн. Манай Эрдэнэ шүүм бол залуучуудыг чарж үздэг, ахмадуудыг чарж үздэг. Тэгэхээр намайг тэгдээ Эрдэнэ шүүн даатгалын мөнгө хулгайс, даатгалын мөнгө хулгайх ямар ч боломж авахгүй. Нөгөө номтой баяр нэг хэлдэг шүү дээ. Тэр мөнгө төгрөгийг илүү дотор. Тэр чинь хуулийн дагуу. Хуулийн дагуу хийсэн бол хүнээс айгаад байх юм байхгүй. Тэгээ нэг хувийн банкнд хэрвээ даатгалын мөнгийг байрлуулчих юм бол алга болчихвол яах? Тэр банкнд л байжсэн тэр. Алга болсон гэсэн чинь тэр мөнгө нь. Хэний? Тэр даатгалын мөнгө нь. Хаашаа? Одоо юу ч байхгүй болсон. Эдгээр хуугаад идсэн гэсэн. Аль нь? Ардын нам хуугаад аваад идсэн үү? Арчилсан нам хамтарч төрөө ирж байгаа. Үгүй би одоо тэрийг ёстой хэлж мэдэхгүй. Одоо манай улсад мөнгө байхгүй гинэ. Тийм учраас ард түмнийхээ халаас руу олж нөгөө татвар одоо замын хөдөлгөөний дүрм журм юу байдгаар л мөнгийг авч эхэлж байна л та. Гэхдээ юу л да. Манай улс мөнгөгүй болсон, ард түмэн л мөнгө болсон. Тэрнээс ч төрд байгаа цүндэтлээ байчиад байгаа байхгүй. Одоо жишээл оюу толгойг Монголын ард түмэнд өгсөнгөө шүү дээ. Ашиг. Тэгээ нөгөө Эсвэр аваад 7 хаус болгочлоо. Нөгөө хин баяр цагт аваад огшор даасан. Тэгээ $36 тэрбумтон чинь бүгдээр хармаа нэгтэй байхгүй. Энэ хэдийг одоо төрөөс зайлуулаг байж хахад Монголын ард түмэн юу сайн сайхан амьдрын цалин нэмэгдэнэ гэж ерөөсө гордгож ирэх байхгүй. Ерөөс одоо миний мэдхийн сүүлийн 2-3 жил ер нь цалин 10,000 төгрөгөөр нэмэгдсэн гэж шүү дээ. Юу төмөр замынхаа харин нэг 10% нэмж сурагдвал Тэгсэн байсан. Энэ оюу толгойн гэрээ 5 толгойн хазаа боллоо шүү. 5 толгойг одоо Зандаа хөөгийн их болд нөгөө хин энэ төр чин Эрдэнэчиг энэ төр чи одоо чигтэйгээ шалгаал байсан. Одоо юу болсон мэдэхгүй. Одоо энэ нөгөө нэг зүтгүүлсэн нөхдүүдэл зүтгүүлээд байна уу гэж бодоод байна. Сайхан бэлэг одоо намын дарга авчих юм бол тэгээ нөгөө юм тэгээд цаашаага нөгөө зүтгүүлээд байсан юм цаашаа явна гэлгүй дээ. Од жаргал арчилсан нам хоёрын тэмцэл юм уу, жинхэнэ ард түмний тэмцэл юм уу одоо л сонгогчд харах багт. Энэ таны нөгөө хүсэж мөрөөдөж явсан арчил мөн үү? Үгүй биш. Энэ юу юм? Энэ ч л өөр. Бүр арчлыг одоо юу нэр барьж чад ерөөсөө ямар ч хариуцлагагүй болгоод
бүгдээрээ өөр өөртөө хууль гаргаж байгаа тэгээ хосчихж байгаа байхгүй. Ястаа замбрааг юм болж байна. Тэгээ одоо нэг Бямбасүрэнгаа ярьдэн шүү дээ. Нийтийн засагч. Одоо ер нь арчлалын одоо энэ юунд энэ төрд байж байгаа энэ улсуудад бол төрийн ордонд сургалцсан. Одоо энэ төрийн их хурлд байж байгаа бүгдээрээ компани эзэлдэг шүү дээ. Бас хүмүүсд нь ороод ирсэн байна. Тий, хандив өгснөөс болоод элбүү дөрж бол намд хандив авчиад авилга харилцах гэж ерөөс тэр шиг бодлоо байхгүй. Тийм учраас би элбүү дөрж хотлоо ирж гэнэ гэж аахгүй. Тэгээ элбүү дөрж юу гэж хэлмээр энэ дээ. Энэ доогоор нь ингэж гүйлгээд дээгүүр нь ингэж тэр ажиллах л та. Ер нь тэрнтэй л ажиллах. Нам хандив авах болчоод яаж санхүүчих юм болж байна? Улсаас. Намдрын ярьж байгаа нэг хөлбөр бол улсаас санхүүжие гэж байгаа шүү. Тэгээ тэр нь илт тод бай. Төсвөөс гаргая гэж. Тэгээд улсынхаа санхүүг хэн юу яах юм? Уул нь шүү дээ Монголын ард түмнийг өөдөн татвал ястаа алга уруулахтай адилхан. Хоёулаа мөрөөдөлд та жишээ нь ерөнхий сайд болвол за сайхан бэлгийн оронд болчвол хамгийн түрүүнд юу хийх вэ? Үгүй энэ малынхаа бүтээгдэхүүнийг л юм болох хэрэгтэй шүү. Сүүсүүн бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур гээд одоо энэ дээр яах хэрэгтэй шүү. Тэгээд нэг хэдэн уурхай Монголын одоо өөрсдийнх нь Монгол уурхайнууд эдэн шүү. Монгол эзэнтэй. Тэр уурхайнууд чи оюу толгойг ухацгал байсан. Заавал тэр оюу одоо энэ муу хэлээд байгаа тэр нямтай шир тэр хин Монгол газар тэгээд өөр хин ч байдгийн тэд нар бол Монголын хөрөнгөтөнгүүд чинь алт олохоор монголчуудаа хаваадаг. А гадаадын компани бол монголоор дамжихгүй шууд онгоцоор аваа явчихдаг. Тий, онгоцоор аваад ич. Тэгэд өөрийнхөө баялагийг ямар ч албаргүй өгсөн ийм алгуудыг буудах хэрэгтэй шүү дээ. Би бол одоо буудах хууль байл буутчмаар байна. Хамгийн дөрөнд бодмоор байна. Оюу толгойн гэрээ 9 4 нөхрийг. Тэгээ одоо гоншгоноол одоо энэ алтан уягийг би хөдөлмөрчийн их бишрэн. Алтан уяг чинь өстой чөмгөө дунтартал ажилласан үнэн. Гэхдээ тэр уянга гэж нэг охин тэр нүүрс хөтөлбөрийг би тоодгүй. Нүүрс хөтөлбөр нь нэг төсөлж гаргасан юу ч гаргасан. Нэг хэсэг нүүрс нүүн өстой хангалттай үнэтэйс. Тэгээ тэрний үнийг буулгасан. Тий би үн буулгаж байсных нь хувьд тэр дундаас нь ямар улсуудыг цалинжуулсныг би нэг тоохгүй. Бас юм болгон дээр ингээд кармаг нэгжиж ийж болохгүй. Ашигтай л ажиллахыг бодсон шүү дээ. Харин тэр цэвэр агаар төсөл дээр охин нь 5 тэрбум гэж яриад идэв. Тэгээ нэг тендер авсан гэж яриад идэв. Тэр энэ тэрийг одоо яагаагүй шүү дээ. Матлаагүй шүү дээ. Тэгээ би нэг гой дагууллаа хөзөө тавьчихад байгаа юм манах. Ерөөсөө одоо алийн сан гэх юм итгэ болчихд. Би бол яг энэ хүнтэй ярихад яг тэр одоо оюу толгойн гэрээ хийхийн алдад тэр нэг 100 чухал асуудал чөлөөнийг нэвтрүүлэг явж ирсэн. Тэгэхэд хин Алтмаагийн хөө Женко Батлах тэр төр барьсан бодлол бас нөгөө баялаг бүтээгчд их гарах байсан байж магадгүй. Одоо бол мэдгүй хоос орсон төрийг хэн авах юм би мэдгүй. Нэртэйгээр нь Английн колон болчих юм хайшин. Тийм л бол. Одоо ерөөсөө монголчууд чинь хоорондоо л мэрэлцээд. Хоос ясвлаацалтай л хэрэлдээд. Нөгөө баярыг олоод ирж байгаа хүн байна уу? Тэр авилгатай тэмцэх газар нь олоод ирж байгаа юм байна. Нөгөө шалгасан чинь авсан тодорхохгүй байна. Тэгээ тэр хаанаас арабын шах байсан юм хайшин. Тэгээ тэр мөнгө нь тодорхохгүй шүү дээ. Ийм л авилгатай тэмцэж шүү дээ. Тэгээд одоо энэ 36 долларын тэрбумтэн одоо зарлах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ нөгөө нэг юу офшор данс баяр зүтгэний мөндөг нөлөөд эхэлсэн шүү дээ. Тэгсэн чинь дараа нөгөө их хурл хуралдахгүй юу? Хурал заал хоосон болчихсон. Яасан гэсэн чинь 26 хүн хурлаа хаяад нөгөө гадаадынхаа офшор данс руу яваад гисчихсэн. Нөгөө юмаа янзлах гээд. Дээлгүүдээр тэрийг цохилзуулсан шүү дээ. Тэр хулгай мөнгнөөс нь цаад болно авдаг гэж шүү дээ. Жиголга тэггүй чамаа илчлэнэ гэдэг. Нэг тиймэрхүү юм яриад исэн юм шүү дээ. Тэр нөгөө саяхан нэг тэр прокурорын хурал дээр яаж зовдөг гэж бодож байна. Одоо энэ гадаадд байрлуулсан тэр 36 нөхөр юу ямар ч ялгүйгээр тэргээ буцаагаад татчих хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол Монголын ард түмэн өнгөр тутахгүй шүү дээ. Үгүй ийм их баялаг, ийм их алт мөнгө үгүй дандаа төрийнхний гараар ороод батаа олчлаа шүү дээ. Одоо бол ерөөсө Монголын ард түмний тэр хөрөнгөтөнгүүд өгөх хэрэгтэй. Би бол хөрөнгөтөнгүүд муу хэлээд одоо манай компаниуд цохирт дуусч байгаа шүү дээ. Ер нь модоо барьж байгаа. Тиймээс ер нь дампуурч. Тэгээ дампуурч байгаа шүү дээ. Дэлгүүрээ лангуу яаж байгаа. Тэгээ эдгээр ерөөсө
төрд байгаа улсад нь шүү дээ. Бизнесийн чинь бүр цаг минутаа оролт. Тэр чинь нөгөө банкныхын зээл араас ингэ төмөрдөж шүү дээ тий. А төрөөхөн бол тэгэл зугаалаад явна. Зугаалаад явна. Гадаа нэг мэтгэд л тэнд Японд гэнөө тэр хайшиж гэнэ явна. Үгүй тий юм үзэж байгаа юм байна л да төрийн мөнгөөр. Ийм гулгсан амьтад бол юм үзлээ ч гэсэн ухаардаг байхгүй. Юм үзнэ би ингэж боддیں۔ Яад манай төр энэ Сингапур шиг хөгжихгүй байна. Манай төр дэжтэй ном мэддэг ч гэсэн, улс төр мэддэг ч гэсэн гэртээ гурилдаа хоолнд ямар материал ороод яаж ийд өөрөө бараг хийж үзэг болцод идэв. Тэгээ мод чулуугаар юу ч эвлүүлж үзээгүй. Тийм болцод идэв. За одоо нарийн юу гурилдаа хоол цаашаага голляш мөлөш гэх юм бол хойцоо мөцөө гэх юм бол цөөхөө хийдэ ирчүүлэх юм. Тэгэд аж ахуй мэдгүй болсож яаж Монголын төрийг амьдрал мэдэхгүй шүү. Дээрээс нь монголоо мэдэхгүй. Тийм. Тэгэхээр одоо нөө хөрөнгөтөнгөтэй хүмүүс бүгд энэ Америк юунд сурдаг юм ба шүү дээ. Америк сургууль. Тэгээ нөгөө Америк хүүхэд нь Монгол хүүхдийг үзэхгүй. Монгол амьдрал юм муухай. Тэдний хүүхдүүд бүр монгол хэлж мэдэхгүй. Мэдэхгүй. А тэгээд одоо тэр ярьж байгаа нь бол англиар ач байхгүй, монголоор ач байхгүй. Тэгээ одоо нэг хүүхдүүд англиар яриад тах байгаа юм тий. Тэгсэн мэт тэр англи хэл нь бол ш маний хажууд л хэлтэй болохоос ш яг ярих юм бол тэр англи хэлээр бүр ус цааш шиг тэгээ тэр эзэмсэн мэрэгжлээ яг хоол олж идэх хэмжээд очиж. Энэ дарга нарын хүүхдүүд жил одоо таны яриад байгаа надад Америк сургууль чинь жилийн 46 сая төгрөгийн төлбөртэй шүү дээ. Яг тэ тэд нар чинь өөрийнхөө мөнгөө багтааж чадаад тэгээ уралдаж яахгүй. Тэгвэл тэр хүүхдүүд нь ер нь бол 30 жил түүний амьдрал өөрчлөгдөж идэм л да. 3 дахь үе дээр тэр хүүхдүүд нь амьдрал мэдэхгүй бэлтгэдэггүй зовлон жаргал үзээгүй тэд нар бол ёстой үнэхээр зүгээр муу амлаж байгаа юм биш. Тэд нар эргүүлээл тэр анх байсан байрандаа л очив. Одоо энэ ардын хүүхдүүд чи харин 2005 оноос хойш төрсөн Монголын хүүхдүүд харин боловсрал эзэмшиж байна. Эцэг эхүүд бол ардын сургуульч байна уу, хувийн сургуульч байна уу өгч хүүхдүүдэд юм сургаж байна. Одоо 1 2 дугаар ангид орсон, одоо нэг 5 6 дугаар ангид орсон, 7 8 дугаар ангийн хүүхдүүд бол манай Монгол улсад чи асар ухаантай. Даанч муу төртэй, хулгайч төртэй. Одоо энэ хулгайч төр Монголын ард түмнийг бүр ёстой сөхрүүлж давааслаа шүү дээ. Одоо ингээл Монголын төрд ер нь хямрал биш хулгай нүүрлсэн юм гэнэ. Тийм хулгайч. Энэ одоо энэ байгаа их хурлынхны энэ Сүү Батбалд байна. Монголоор одоо Сүү Батбалд Мияган би их болд байна. Нэг сайхан юм яриа л. Тэр ингээл хүний өдөөс хараалыг яста нүүр нь болохгүй ярих юм аа. Одоо тэр болоо шүү дээ. Мияган би их болд манай байрнагаа да заг юу лээ ямар компани лээ. Тэрний компани л гэж ярьд юм л. Тэгэл манай байрнагаа да шүн мод чулууга болгоод машин барих гал манай байрныхаа надтай адилхан эсрүүгнүүд идэх байхгүй гараа шатаац. Бензин асгаа шатаац. Гараа ёстой галын наад бийж байгаа шиг. Тэгэл шүндэ ачаалд алгуулжсэн. Тэр байшингийнхэн чинь төрийн ордонд ярьж ирсэн. Хүн надад хэлсэн чинь юу хүн алж мэдэх болсоо гэж. Хашаа бариадах болдгоо хувийн өмч болчихдог байхгүй. Хашаа барихаас өмнө устгадаг байхгүй. Тэгвэл нийтийн эзэмшлээ таах. Хүмүүс хуулиа мэдгүй. Тэгэл өөрийнхөө эрхийг хамгаалж чадахгүй. Тэгэд өөрийнх нь эрхийн төлөө би ярина штэ. Тэгэхээр тэмц гэдэг байхгүй. Гэхдээ тэр тэмц гэж байгаа хүн өөрөө тэмцэх хэрэгтэй байхгүй. Тэрний төлөө би тэмцэх юм. Нөө хуучин чи баас аваад идэгсэн штэ. Энэ баас авгаа хаа нөгөө хэрэлдээдсэн баас авгаа гарч ирээд хэлээч. Өөрөө хэлээч. Өөрөө тэмцээч те. Яг хүнийг ингээд түлгээл хүний гараар маа. Тэгээ нэг фэйсбુક төр жигсэн одоо юу яад штэ. Нүрээ гаргахгүй тэгээд айгүй ярина. Би заримдаа тэрийг харчаад би нүрээ гарч бичлэг хийж чад ингэж ярьд ингэж үзүүлж байгаа байхгүй. Ингээд хэл. Элбэг доржиг бол шүүмжилж бодлоо шүү дээ. Манай элбэг дорж арчилсан ерөнхийлөгч учраас шүүмжил хүлээж авдаг. А гэхдээ тэр хүзөөгөөч гинүү одоо юу гэдэг чи морин дээр мордож чадахгүй хайрцаг тавьсан ирдсэн чийж шиг тийм доромжил байж болохгүй шүү дээ. Хүний төрсөн гарснаар нь ч гэдэг юм уу. Хүн манайхан нэг манай Монгол улсад доромжил шүүмж хоёрыг ялгадаг. А манай эрдэнэ шүүм ер нь миний энэ амнаас болоод хүн ихэнх нь надаас цухтаадаг, хайдаг, ер нь холддог. А гэхдээ эрдэнэ шүүм хамгийн надад сайн. Яагаад гэвэл би тийм учраас би тэр үед тайртай байхгүй. Энэ хүн бол ийм шүү. Энэ хүний үг ийм шүү. Та нарт ийм хүн байгаа нэх юм ээ. Үгийн сонс гэдэг байхгүй. Тэгэхээр эрдэнэ гишүүн тэгжийлэн, одон твэ гишүүн тэгжийлэн тэгээ доод байгаа хүүхдүүд нь яах юм? Ороод ингээл би чинь өөрийнхөө хүүхдүүдийг намайг ингээл намаа дагаал намраад байна гэж боддог бах тий. Би нам дагаж намирдаггүй шүү.
Би бол та нар эмэг гэдэг. Би арчлалын төлөө явж ирсэн. Өхөн хатан хүн чод болон ажилласаа хаалгадсан хүнд муу хэлүүл явж. А та нар бидний зүтгэлийг халаа хийчлээ гэд. Ноолгачуудын чинь худалчуудын чинь хүн сурталтангуудын чинь ороо загинч шүү дээ. Монголын төрийн толгойд ер нь хэн гарвал одоо Монгол төр шиг болж бид нар би одоо бодож байна англи хүмүүний гарсан дээр хаад байгуул. Гэхдээ одоо Монгол чингүүтээ тэртээ дөрвөд алдаас удирдаад байгаа нь хэллээ шүү дээ. Тооны баялаар чи үрж ирээд сайхан мэлэгтэй уулзчихэд яваа үсттэй. Тэгэл эдгээр чинь нэг тал гэсэн чинь яг суудлын дээр очихоор л нөгөө ман нам чинь нэг за нэгдээгээл 6 сайд оруулсан шүү дээ. Тэгсэн. За тэр 6 сайд би тэр Цогтбаатар хөлөө нэг барилгын сайд би тэрийг хүндэлдэг, тэр их сайхан ажилласан. Одоо би нам харгалзахгүй ингээд эсвэл уулна ингээд сайн их оронч улсууд байгаа шүү дээ. Тэднийг нийлүүлж чад нэг төр барьчихсан гэж боддتي. Одоо нам дотроос би харин арчилсан нам дотроос түүгээр гаргаад өөр фэйсбүүк дээр тавьчих гэж боддог. Энэ хулгайч гэдэг. Үзэгчдэд сонирн байж магадгүй. Хоёул эхлээ хулгайч нарын нэрлээ. Дараа нь арай шудраг хүмүүсээ нэрлээ. Гэхдээ одоо хулгайч гэвэл одоо би ингээд шүү дээ алтан газрынхан гончиг дорж гоншгон жисэн цагт хийзээч Монголын ард түмэн шударгаар явж чадахгүй. Тэгээ түүний алтан гац свараагц гэж байна шүү дээ. Тэднийг би яагаад ингэж хэлээд байгаа. Би хардах хэрэгтэй. Яагаад гэвэл гончиг дорж хийзээч Монголын ард түмний төлөө нэг ч үг дуурдаггүй. Одоо сайхан бэлэг би мэдхгүй. Сайхан бэлэг хаяа нэг гордлог төрүүлдэг. Тэгтэл юу тооны балерт уулзсан болохоор би бас итгэдэггүй. Тэгээд тэр баяр зүгт бол хулгайч юм чи. Тэгээд одоо энэ хин алтууй. Гэхдээ тэгэл нөгөө талаас би өөрийнхөө хүмүүсийг яриад шүү дээ. Тэр нөгөө нам дотор чи юм байхгүй шүү дээ. Өөр юм байхгүй шүү дээ. Тэд нар чи нөгөө арчилсан намны ах нар байхгүй хулгай заагаад өгсөн. Эсвэл чи нөгөө 7 сарын 1 болонгууд тэгээд ямар ч аргаар хамаагүй өөрөдөл засаг барьж байгаа байхгүй. Тэр чин бүр бүгдээрээ засаг барьж болох байсан. Тэгсэн арчилсан нам алчих гад нөгөө тэмцэгч алчих гадаар арчилсан намын хэдийн улсуудыг оруулаад баяр зүгт мэтийн юмнуудыг ганц өдөрт хулгай зааж өгöd тэгээд мөнгөний цутгаж өгöd. Тэгээд эдний чин хулгайч болгочлаа. Тэгээд одоо энэ хулгайчуудаар чин салахгүй бол Монголын ард түмэн яах юм? Тэгээ одоо манай их хурлын гишүүд байна. Нөгөө сайхан одоо матцэг гэл байдаг. Би тэрийг аваа юм хэлэхээр бүлэх залхицсан юм шиг өөр дуг. Одоо одон туяа гишин байдээ. Тэр хүн бол салтангийн охин юм үзэл нүдтээс тэр бол хулгайч яа хийж чадахгүй. Би бас хулгай хийж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл нөгөө аав бүр ясмаханд мөнгөтэй орооцолж болохгүй гэж сургацсан. Тэгээ өөрийнхөө авах юмыг л авах ёсгүй юм би эзэж авч чаддаг. Тэр чинь нүгэл болдог байхгүй. Нэг ном уншижсэн чинь ийм өгүүлбэр байсан. Улс төрийн энэ буруу тогтолцоог одоо өнөөдрийн манай энэ нийгмийн гол буруут нь бол улс төрийн буруу систем юм аа. Энэ гол улс төрийн буруу системийг амжилуулж байгаа юм улс төрийн нам юм аа. Улс төрийн намыг авилгад автуулж байгаа шудраг биш үйл явдлыг бий болгодог намын дарга юм аа. Тийм учраас улс төрийн нам намын даргагүй байх ёстой. Тэгвэл их зүгээр болно гэж. Тэгвэл намын дарга гэж хэмжээлшгүй эрэхтэй нөхөр байд юм байна л. Хандив аавна, авилга аавна. Тэрийг их хурал нэр дэвшүүлнэ, тэрийг ерөнхийлөгчөд нэр дэвшүүлнэ гэдэг дэр хэмжээгүй эрэхтэй байдаг гинэ. Тэгэл одоо нэг юм тоолдоолох юм шүү дээ. Би цандаа хөгийн их болдыг бас аваа шудраг юм гээл дэмжээл 5 толгой дээр 20 тавил тэгдэсэн баг. Тэгсэн чи одоо хаанч явж байгаа мэдгүй одоо гончиг дөрж нөгөө хордлын удирдаад нэг юм болгоод байна шүү дээ. Намын даргаыг авч тэгэл одоо арчилсан сүнж байгаа тэр. Одоо ирэх сонгуульд та яах вэ? Аль намыг дэмжүүл дээр ер нь би ирэх сонгуульд бол би өөрийнхөө дүүргийн хоёр гишүүнээ л дэмжинэ. Манай хоёр монголчууд яах вэ? Бусд ялагдноо хамаг. Яагаад бол тэгээ бид нар яах юм? Та нар биш дээ. Би бол ингэж бодоод байдیں۔ Нэр дэвшигч дотор юм гарч ирэх нь гэж бодоод байдیں۔ Одоо энэ намын дарга нар байна. Одоо жижиг намны дарга нар. Тэд нар чинь болол урд дандаа төрд байжсэн, ойрхон байжсэн тийм болсоо. Ойрхон байжсэн. Зарим нь бараг л тэрийг тэдээр зарна, эдийг эдээр зарна гэд ярианд орцуулсад байсан. Тэгээд зан аашийн хувьд ч гэсэн, хүн чанарын хувьд ч гэсэн бас эргэлзээтэй болсод байдаг. Хүн чанар гэж ямар хүнийг хэлдэг? Хүн шиг л байх хэрэгтэй байхгүй юу? Хизээч хувирдгүй хүн байх хэрэгтэй байхгүй юу? Анх ямар байсан те? Яг тэргээрээ байдаг хүн хэлдэг байхгүй. Тэгэд бүр ингээл цүдийгээл улам байж хтаас улам пэдигээ сансарт гараад иж болохгүй шүү дээ.
Тэр газар дээр буух ёстой байхгүй юу? Би өөрөө морин тэрэгч ундаг, живч ундаг хүн учраас би тэгж хэлээд нь шүү дээ. Би хэзээ ч ямар ч үед хувирдаггүй. А тийм болохоор та нар өнөөдөр түнтийтлээ байж болно. Гэхдээ эргээд тэр газараа буудаг л байхгүй. Хүнийг ерөө шалга гэвэл албан тушаал өгөөд үзэл гэдэг юм бэлээ. А сая энэ Алтан уягийн засгийн газраас хойш. За ер нь Алтан уягийн засгийн газар гэдэг яг арчилсан нам сонгуульд ялсан 12 оноос хойш олон хүний мөн чанарыг бид нар танилаад арчлаа ер нь мөн чанарыг таньчлаа. Энэ арчил биш юм а, энэ Монголд тохирохгүй юм байна. Та тэгж бодож ийм байхгүй юу? Арчилтай биш юм. Арчил буруу замаар явуулчихв. Үгүй. Арчлал зөв байхгүй юу? А гэхдээ арчлалын нэр бариад нөгөө мөнгө өгсөн улсууд чинь дандаа луурын мөнгө баг. Тэр мөнгө өгсөн улсууд чинь мөнгөнд дуртай хүн орсон болохоос тэр ард түмний амьдралыг сайжруулъя гэж хүн ороог байхгүй. Ард түмний амьдралыг сайжруулъя гэсэн хүмүүс эсвэл тэд нар дандаа мөнгөгүй улсууд байдаг байхгүй. Одоо энэ арчил дотор чи уудлаа гаргаад ирэх үйлдэл зөндөө улсууд яаж байгаа. Айлч нам ганцхан арчилсан намыг яриаггүй шүү би. Айлч одоо арчил юм чинь тэд нар чи бүгдээрээ хамгийн гол нь хариуцлага гэдэг аваа хийцэн. Тэгээ хуулиас тэрийг бүр заалтаа аваа хийцэн. Одоо хамгийн сүүлийн арга хэлж шít. Нөгөө хэдүүлэг өршөөлийн хуульд оруулах гэж байгаа байхгүй. Тэгээд өршөөлийн хуульд оруулаад одоо өршөөч юу яач гэхээр нэг тэнгэлцэн хэврэл байж байгаа. Тэгээ би зандаа хөөгийн их болтод үнэхээр одоо чи чагнажаа бол чи үнэхээр одоо хэлсэн үгэндээ ясвэ чи. Одоо яагаад ингэж 5 толгойг ингэчихэд тэр 5 толгойг чинь хорсын юм тэр заалтууд чинь үнэхээр орж ийн үгүй энэ тайлгнах хэрэгтэй шүү дээ. Тайлгнаж байгаа юм байхгүй. Одоо би тэр нь одоо биелж байна. Энэ биелэхгүй байна гэсэн юм байхгүй. Одоо эдгээр чинь наана нөгөө оюу толгойг чи яалаа. Гэхдээ одоо ингээд 100 хэдэн сая 250 сая доллар үлээ. Ингээл манай зүгээр үуч гал юм яриад байсан шүү. Дараа нь тэр чинь бүр зээлтэй, бүр хүүтэй, бүр жил болгох тусан хүүн өгсдөг. Ийм тэнэг толгойнууд байд юм уу? Тэд нар чинь тэнэгтэй биш аахгүй юу? Зүгээр өөрт нь зүгээр мөнгө өгсөн байхгүй юу? Тэр сая долларыг баяр цагт олоогүй. Одоо ингээд ярихаар таныг одоо популист нөхөр байна. Популистууд манай төрд хэрэггүй, популистуудыг зайлуулъя гэдэг л байгаа шүү дээ. Хэн? Одоо энэ засгийн газар, энэ засгийн газар. Үзв шүү дээ. Популист одоо оюу толгойг ярихаар популист болчиход байгаа байхгүй юу? Оюу толгойг ярихаар тэр чинь нөгөө хараа өөр худлаа наана популисттэй хөгжлийг садааруулж ийн гэж яриад байхгүй. Тэгэхээр оюу толгойг ярих юм бол нөгөө хулгайч нар чинь ил гарчих гээд байхгүй. Тэгээ одоохондоо тэр хулгайч нарын чинь энэ барьцаалагдсан төр эдгээр хийж чадахгүй. Дараагийн шин залуучууд гарч ирэх юм бол харин хийж магадгүй. Одоо жишээлбэл чи бодлоо 2 нам одоо төр барьж штэ одоо маань те мах чи яг одоо энэ хоёр би нэг бариад хийж чадах уу? Нөгөө чадахгүй штэ. Элбүүтэр ч гэсэн бариад хийж чадахгүй штэ. Би одоо ерөнхийлөгч болоо те. Тэгээ би ингээд авилгын төлөө тэмцчихэд миний одоо ингээд дайч хамтууд маань авилгад орооцолцсон байхгүй. Тэгээ би яах юм? Бас л тийм болцсон байхгүй. Гарцаагүй юм гэдэг чинь энэ үед байхгүй. Тэгээ бүгдийг бариад тэгвэл элбүү таржиг захаас аваад харна. Тийм ээ. Тийм учраас энэ эдсэн улсуудыг бүгдийг салчих хэрэгтэй. Бүгдийг салчих хэрэгтэй. Өөр ямар зам байхгүй. Сонгуулиар солих хэрэгтэй. Тэгээ сонгуулиар солих хэрэгтэй. 50 замаар. Тий. Тэгэхгүй элбүү таржиг хараагач хэрэггүй. А тэгтээ одоохондоо их хурлд одоо мэдл байж штэ тийм ээ. Их хурлд байж байгаа мэдлийг зандаа хоогийн их болд яаж бацхыг харах гэж байна би. Яг ингээд их уул нь Иркутскийн улаан дипломтой төгссөн хүмүүс дандаа 8 панц цэцэргээ явж хаад дандаа хөөгийг бол номын сангаас салтгүй тийм мундаг мэдхтэй их тийм юу ер нь бөөрсөртэй авсаар бас авилгын хэрэгт орооцолчихгүй тийм юм баг. Бас л яг нөгөө дайч хандууд нь авилгад орооцолцсон баг л та. Тэгээд нөгөө эдгэр чинь хэлж чадахгүй. Тэгээд ингээ болтд юм байл шүү дээ. Нөгөө бүлэг аваад болтдаг. Одоо тэхээс ч яах вэ нэр. Одоо та нар бүр болт. Хурлаас бүр болтаад алга бол. Тэгээд бүгдийн шорон тэгээч яах вэ? Ямар ер нь хүн шоронтыг хийж барах биш. Тэг хийж барахгүй бүгдээрээ орно эднэр. Тэгтээ яаж мэдхүүдээ хагас суугс нь орхолох. Тэгээ ирээдүйн зураг гээ би тавьсан байж шít. Фэйсбүүк дээр тавьсан байгаа. Тэрийг харчхаараа тань. Тэд нар очино. Одоо нэг зурхаач буучжээ. За. Ингэж байна. Одоо бол энэ 3 нам эмэгтэй толгойлогчтой нам бүр түүхнээс арчигдна гэж. Энэ Санжаа сүрэнгийн оюун те. Өгсөнд мэддэг. Тэр сайхан ахын нэр байхгүй. Тэгээ одоо нэг засгийн газар болгонд л сайттай явдаг хүн шүү дээ.
Яг хөтэ нэг тийм бүлэг залхицсан юм шиг болохоор тэр найдвартай байхгүй. Одоо жишээлбэл шүү дээ намайг бол ямар ч сайтай байхгүй шүү. Би ч одоо сөөхөн зөвлөл, Ахмадын зөвлөлтэй ингээ мэлээс итэртэй. Тэгээ сөөхтөр орж ирээд хахал махал ороод тэр болохгүй буцаа гэж ингэчдэг шүү. Тэгэхээр надаас юм юу шүү. Надыг одоо тэр сөөхөн зөвлөө хасч чадахгүй бас юмд оруулж болохгүй. Тэгээ бас нэг монгол хүний ясанд дэдэг худлаа ярьдаг, хулгай ярьдаг, хумсалдаг тэр чинь бүр өрөөсөө ясанд нэдэг байхгүй юу? Яг ярих юм бол би энэ Эсвэрийг тэр долгом доктор те манай аав нэг танхимд байсан шүү дээ. Зах судлаач. Тэгээ би баярыг хэлдэг байсан. Тэгсэн баяр ингээ хулгай гэдэг чи. Бөө чиний өдөөс хараад улаан цай хотлоо ирж л надад тийм мөнгө байхгүй. Надад ч ерөөс юм байхгүй. Тэгээд авгаа мавгаа бүх хөвгтүүд нь бүгдээрээ хаанаас тэгж байж чи бөө мэд. Тэгээд тэрийг тогтохдохгүй байх гэдэг шүү дээ. Ийм засаг төр гэж юу вэ? Би одоо гэж бодож байгаа. Монголын төрөйг шүү дээ. Ишиг англи нэр ирдэг юм уу? Эсвэл хятад нь удирддаг юм уу? Улаан цай амар юм зүгээр. Тэгэхгүй бол тэр одоо Монголын ард түмэн би ард түмний их өрөвддөг. Одоо үнэхээр ядуу байна. Ястаа үнэхээр ядуу. Тэгэд хүүхдийн төлөө байгуулгын хинцэх нь тэр би тэр түй манаарчлаа юм бэл. Тэр мө тэнэгч. Чи өштэй те юу гэж хэллээ? Ёо хүүхдийн төвчгөө хөдөлмөр битээ дээрээс нь цаамардаад бай. Тэр төвчгөө хөдөлмөрөө чинь төр хийдсэн шүү дээ. Тэр хүүхдүүдийн чинь аав нь мөнгө байхгүй, ээж нь мөнгө байхгүй, өвчтөй, зовлонтой. Тэгээд тахир дутаа болчихсон. Тэгээд хүүхд нь гараар хоол хийж шүү дээ. Чи оронд нь талхын нацраад өгч. Тэгвэл тэр хүүхд төвчгөө хөдөлмөр хийхгүй шүү. Тэгээ ийм заваа шоу хийн хүмүүсийг ядуулах чинь тэгчээд бас шоу хийгээд энэ яасан муухай арилцсан татвартай балиар улсуудын монголчууд би бүр эмнэлэгт очино. Ар үрээ хаалга байхгүй бол тэгээ хөөчнө. Дэмжлэгийн тусал заахад хэцүү байхгүй хэцүү шүү дээ. Одоо өөрөөсөө болохоор солонгос яваад дэмжлүүлчихнэ. Хаасаагүй яваад дэмжлүүлчихнэ. Монголын ард түмэн айгүй хөгж байгаа шүү дээ. Харуултаар маш их хөгж байгаа шүү дээ. Хавдраар айгүй хөгж байгаа. Тэр чинь дандаа сэтгэл санааны өвчин шүү дээ. Тэгээ одоо өөрөөсөө уул нь эдэр ингэж бодд юм шиг байлаа. Инх хоёр ч гэсэнтэй. Эх орондоо байхгүй солонгос тэр ямар мөнгөөрөө тэндээ бийж дээ. Тэгэл эх орныхаа хөвсгөлөө явж үзнэ гэж агаар амьсгал. Гэхдээ тэр заавал сонгуулийн үеэр агаар амьсгалж яхан тэр урд нь агаар амьсгалаад эх орондоо үнэхээр хайртай юм бол зөвхөн баян сэлэнгээ биш ард түмнээ тэр ядарсан Монгол ард туйсгал намыг дэмжиж чаа тэр нөхдүүдэд одоо дэмжлэг үзүүлэхгүй яасан. Тэр хүмүүстэй сайхан үг хэлээд сэтгэл санаагийн тусаад би тэгнэ гэж мөрийн хөтөлбөр байна уу? Эдэр байхгүй шүү дээ. Зүгээр л хонцонго ашиг. Ерөөсөө л эдэр биенээс хонцонго л авдаг байхгүй. Монголын ард түмэн тэнд чинь чирэгдээ ядарч байна уу? Тогны мөнгөө төлж чадахгүй байна уу? Байрны мөнгөө одоо гудамжид гарах гэж байна. Америк шиг одоо нэг хүүхэн бүр фэйсбүүк дээр ярьж илээ. Би одоо сая 200 төгрөгийн төрөөс төлдөг. Бас 80 хэдэн метр квадраттай ш. Тэгсэн чи 8 гүөх болчих. Тэгээ одоо би баг гудамжинд гарах гэж ижил. 8 гүөх юм чи ямар орлогоор өгдөг. Одоо бүх улсад машин зардаг 8 гүөхгүй, ховц зардаг 8 гүөхгүй, мөнгөгүй бүгдээрээ мөнгө болсон. Тэгэд ингэчээд энэ төр өөрсдөө хүн шиг амьдруулын улс шиг хөгжигээр солиорхоо бойл зүгээр нэрэ та нар. Далдарсан дээр ёстой дург үрж чинь би нэр. Өөрсдөө мэдээж саналаараа буугаад явж болохгүй. Тэгэхээр бид нар одоо нэг 6 сар хүртэл ямар ч байсан. Үсээ чангалал ард түмэн байхаа зур аргагүй болчтой. За яг нэг энэ янзаар их удвал 7 сарын 1-ээс илүү юм бол. Гэхдээ хизээ мэдгүй. Цаг хугацаа л харуул. Би ингэж боддөө шүү дээ. Нэг 10 жилдээ 5 жилдээ бүх солигддог шүү дээ. Аврах солигддог те. Тэрнтэй адилхан хөсөн өсөөгөө нямдарч бидээ миний насны юмнууд бол ямар 70 нас хүртэл тэнд байлгахгүй шүү дээ. Тэгэл ичний шодргууг яриад байсан ч гэсэн дараагийнх нь гарч ирэл тэгээ солигдоод офтоор нь солиол нэг л төрийн толгойд нэг 10-аад хүн гарах юм бол тэгээд юу сандлаараа гарахгүй шорон дэглээ. Тэгэл тууч шүү дээ. Ер нь тийм ирнэ шүү дээ. Юм нөгөө салхи нэвтрдэггүй хэрэм гэж байдгаа гэж байдаг өстэй те. Гэхдээ энэ намууд ер нь хойч үе их муу бэлдсэн би тэгж бодож байна. 90 оны их ганцх шүү дээ. 90 онд чинь хүн болгон ганцхан намаа гэж мөнгө өрөөлс. Тэгэд тэр нэг хэдэн төгрөг болсон шүү дээ. Тэгээд дараа нь 10 дугаар ангийн диплом, дээд сургуулийн диплом, магистр, докторийн диплом бүгдийг худалдаж авсан шүү дээ. Нөгөө тэнгуү чи одоо яг 30 40 настай ээж байгаа шүү дээ.
Харин Бүр ороод яастаа хоосон талгаатай. Тэгээд нэг ширээн авч очоод тохиролцооны дэлгүүр шиг байрны булан болгон дээд сургууль. Дүүрэг мөргөр хаяа нэг орно шүү дээ. Юм асуухаар би цагилж. За ястаа би нэр юу чи мал юм уу хүнд голдоо нүхтэй мах юм уу хүний өөдөөс хараад инээгээ хариулаач гэд загилж. Би ерөөсөө бүр хүн чи ороод ирнэ штэ байгууллагаар ямар нэг хүнээр ороод ирнэ. Инээгээл тэр хөөрхөн амт ядарсан зүдэрсэн нөгөө олон газар ингээд туugдчихсан хүн явж байгаа штэ. Тэрэн дээр очих гээл те. Нөгөө тэр хүний чи инээгээ те. Хөөш хөөрхөн амт ингээд тийх хэрэгтэй штэ. Яандаа одоо тэггүй. Нөгөө туслахгүй байхгүй. Тэр чинь нөгөө баракууд байж байгаа. Одоо юу штэ үнэнтэй баракууд байж байгаа. Нөгөө соёлын гавь цэцгэлтэн гоо одарч гэдэг нэг найруулагч байдаг штэ. Тэр тэгжээс ногоо спиртийн хөвгтүүд гээд. Яг. Улс орон тэр чигээрээ ногоо спирт. Одоо яг нэг 25 насны ойролцоо залуучууд тэгээ тэрний дараагийн залуучууд бол Монгол хөвгтүүд бол ястай нөгөө дэлхийн олимпиадыг авж штт. Эдгээр нэр манай Монголын ард түмнийг доромжилж их доромжлол та нарын хөвгтийг ч бас доромжилна. Танаа хөвгтөр баячуудын хөвгтүүд ч гэсэн Монголд бол амьдрах нөхцөлгүй болно. Хүн биш тэ Англи Америк гоё л гэдэг юм. Монголын хөдөө тал атарсан газар хүртэл манай Монголын амьдрал гоё шүү дээ. Монгол их орон шиг гоё юм байхгүй шүү дээ. Тэгэл худлаа өнөөдөр нэг тэрбум доллар хусцсандаа сагсагнаал явж байгаа. Тэр чинь мөнгө юм биш. Тэр чинь тэгээд хүний харийн хүний карманд ороод тэг өөрөө харийн нутагт цэдэн мал дарагшил өгөх шүү дээ. Үгүй шүү дээ. 20-нд ороод нааш ирж чадахгүй тэнд бас хулгайчдыг бас үздэггүй шүү дээ. Эн чинь төрөө тонч гадаадынх чинь аюул судалгаатай шүү дээ. Одоо нөгөө улсаа танаад ирсэн баяр чи одоо энд байгаа гэд бүр нэг өдөр нөгөө юу лээ олон улсын цагдаа чинь интервалаар баригдахад билэн шүү дээ. Барина шүү дээ. Одоо энэ нам барихгүй. Энэ улсууд бол барихгүй. Болж ийн гэж бодоод байгаа. Үгүй. Та нар 16 онд хараарай. Яаж хүн ингэж эх орноо боддгоо ард түмнээ боддгоо болдгийм бол? Шуналтай л байхгүй. Зөвхөн шунал уу? Шунал. Тэр чи одоо хязгааргүй язартлаа гэж тэр уянга хэлгэн штэ. Уянга гişүн. Тэр чи Монгол ээжээс төрөөд Монгол хэлээр бүүвэн дүү сонсож би ингэж бодд юм а. Эдгээр ингэж боддتي. Багада хийх ядаа өссөн баг гэж боддتي. Нөгөө олон хөөхттэй өмсөх хуцаахгүй. Тэгээ горил бодаа өрөөд нүүрс мөрс өрөөд тэгээ нэг жоохон мөнгөний бараа харангууд ястаа бүр хурдан байж гэж боддог. Удаан байж бодлоо шүү дээ бас тийм ээ. Тэгээ би хамгийн том авилгач нар бол би намын дарга нар гэж бодож байгаа. Энд чинь ингээд доороос ханд ирдэ шүү дээ. Ханд ирээл бүх албан тушаалууд чинь ингээд хандвал тийм ээ л дээ. Би солонгосыг нь харж байгаа. Манай би нүдээр харсан биз дээ. Ханд үе ирж байгааг нь мэдгүй. Тэгэл хамгийн том даргад очиж шүү дээ. Тэгээ хамгийн том дарга чинь нууц бүлгэн байх. Тэр хамгийн том дарга чинь тэр тэндээ тараагаад эндээ тараагаад эндээ тэр чинь даалт байт юм билээ. Ил байдаг. Тэгээд юу авилгачд бол намын дарга нар. Тэгээд тэр нөгөө чиний юун дээр нэг масктай хүмүүс шүү дээ. Нэг 6 хүн байдаг гэдэг. Зурж үзүүлсэн үү? Тий. За тэр 6 нь бол 60 жил магтдаг. Одоо нэг үүзэхэ гэдэг юм байна те. Дандаа мөнгө өгөөд орцсон амьд. Тэр чи хэдэн төгрөг өгд юм бэ жилээ? Та мэдгүй одоо сая төгрөглөө хэдэн төгрөглөө нэг. Саяар тогтохгүй л үү? Тийм бах. Тэгээ нэг бүр шоналтай юмнууд орцсон бэл. Бүр шоналтай юмнууд. Тэгэд би яа шоналтай байж болно заяа. Тэгэхдээ Монголын ард түмэн хүүхдэн цаг дээр очиод хэвдэх эмнэлэхгүй байж захад энийг шийдэж чадахгүй. Ямар арчиг үж яаж байна? Одоо биш үү энэ гадаадд 20 мянган цагаач иргэдэж байна. Нөө паспорт бичиг баримтыг зөрчилдөг. Тий. Та тэрэн дээр нэг хуулийн санал би одоо одон тэг гişүн хэлсэн. Наата гарах. Одоо Эрдэнэ гişүн та сонсож байгаа. Өршөөл хууль та санал. Одон тэг зөрөхлөхгүй л Эрдэнэ гişүн зангарахтаа орчиж магадгүй. Би заавал гарах гэсэн. Яагаад гэвэл нь шүү дээ. Монголын ард түмэн паспортын зөрч яагаад гадагшаа гарцсан. Монгол амьдрч чадахгүй амьдрал байхгүй бол тэгэл монголчууд ч хамгийн сайхан иржүүлээ бүр ирүүл шүү, уушгин ирүүл шүү, зүрхэн болчин байх шүү гэж гаргаад идэв байхгүй. Тэгэл эхнэрээс нь салгаад тэнд очиж нэг хөгшин авгаа мавгаатаа суулгаал.
Айгуул бол тэгэл хурцрэгтэй өвчнөр болол хотоод мотоодгүй болоод ирж гэн. Тэгээ цаашаага бүр ингээ гараад явц. Одоо Шведэд, Швейцарт одоо энэ баруун орон энэ солонгос энэ төр чинь бүр ийм байгаа зөндөө байгаа. Тэдрийг өршөөе гэдэг хууль бас. Тэр одоо нүмө авилагчтай өршөөж болсон юм чинь тэрний нэг паспортыг янзлаад өгчгээд яадгийг. Авгаас энэ чинь нөгөө тэнд харалцсан дараа нь энд хурж ирээд хөөгдсөн байхгүй юу? Хөөгдөд ингээ тугдаад гарна шүү дээ. Тэнгүүтээ нөгөө дүүлж авгаас солино, насаа солино тэгээ буцаж очдөг. Эдгээр чинь дуртаатай гарч яваад байгаа юм биш шүү дээ. Гэхдээ энэ аялын болгоны ард өмнө ингэж шоглох гэсэн юм бэ энэ төр засаг. Энэ дангарааныг маннамыг засаг барьлаа. Дараа нь арчилсан намныг барьлаа. Дараа нь хоёулаа нийлээд барьлаа. Одоо гуруулаа нийлээд барьлаа. Зайлцгаа та нэр. Өстой хэрэг байхгүй. За бит хоёрын ярилцлагын цаг ингээд ерөнхийдөө бол дуусах төгсөж байгаа. Тэгэхээр би одоо саяны таны ярьсан тэр өршөөлөө хуулийг бол өтөр түргэн хийгээсэй л гэж чинь. Яг тэгвэл хил дээр нэг бус удаа тийм хүмүүстэй дайралтчихсэн. Монголдо буцаад ирэхдээ л зүгээр өстө гэмт хэрэгтэн бариад авцсан юм шиг л зогсоож байгаа бол загнаал юмын шидэл өмнөөс ийм л муухай алцаж шүү дээ. Монголчууд нь шүү дээ. Монгол хүндээ их хайргүй. Тэгээ нэг сая нэг юуны засгийн газар ч юм уу манай нэг сайд нар ширээн дээр гэрээ ч юм уу хэдэн харуу судлаач. Тэнэг нүдтэй би тэгээ тэнэг нүдтэй гэдгсэн. Тэд нар өстөр нэг л юмрээ гар хөл байхгүй юу? Харуудыг нэг ингээд суулж тэр хаанаас ирсэн юм? Хаанхын албан тушаалтай юм ямар юутай юм ерөөсөө мэдж байгаа байхгүй. Тэгээд өөдөөсөө хараад ямар л өөр явж байгаа тэр. Гэхдээ чи хуучин ч одоо тэр сайд ирлээ, энэ сайд ирлээ, энэ хилцээрийг хийх гээд ирлээ. Ингээд одоо орлоо. Тэгээ н хоёр сайд нь дэд сайдууд нь хоорондоо задлаа. Тэр чи зүгээр ч задлаагүй л ах хүүхдэрээсээ л бол задлцсан байна. Одоо чи ерөөсө лөөвч урлаан цай болсон шүү дээ. Та Монгол хүний зоригийг мохоохын тулд энэ хэвлэл мэдээллээр маш их доромжилдог, сошиалор доромжилдог, бүр зохион байгуулалтаагаар ийм ажил хийдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? Байдаг л ах л та. Тэд нар бол яг нэг 5 төгрөг нийл юм хийж. Тэгтээ их урагч газар ерөөсө дайны үдчихсэн байсан шүү дээ. Ер нь бол аймхаа улсад дандаа юу гэдэг тийм битг. Нэг хүний өмнө гараад юм хэлж чадахгүй шүү дээ. Одоо над ч ирсэн тийм л байдэн шүү дээ. Ер нь өөдөөс хараад юм хэлэхгүй. Тэгсэн мөртлөө цаана гараад юм яриад байдаг. Монголчууд ер нь тийм шүү дээ. Нэрлэх үү, худалж, хомслагч. Тэгээд шийдэд очиод дандаа хулгай хийдэг. Аргагүй шүү дээ. Тэд ч ажилгүй юм чинь. Их сонин гадаад руу гарч яваад би бас тийм хүмүүстэй дайралтчлээсэн. Дандаа хулгай хийж амьдардаг. Тэгээ тэр улс орондоо монголчуудын нэр хүндийг, Монгол улсын нэр хүндийг бүр унгаачихсан. Бичиг баримтын зөрчлийн харилцагч ихгүй бол хулгай хийж тий. Тэгээд ингийн оронд яагаад хөдөө гараад мал маллаж болдгоо? Яагаад газар тариалан эрхэлж болдгоо юм бэ? Гоогүй яг би эрхэлж ирсэн хавьд шүү дээ тий. Төр ерөөсө тийм хүмүүсийг дэмждэггүй. Тэгээ тэнд нь байхаар бас улсууд нь мал залгаа оруулаад тэгэл манайх чинь их эрсдэр суур амьсгалтай. Тэгээд гангачиг болно, урах цаг алдна хэцүү. Одоо хөөс бас нэг чухал асуудал. Одоо нэг айлтны 0.7 өгöd байна. За тий. Гэхдээ тэр энэ Батүл одоо хийж амуу хийж амуу мэд. Ингээд цахимаар орж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо чи битэр эхнэр нөхөр хоёр гэж бодъё л. За. Гэхдээ энэ эхнэр нөхөр тэгээ нэг хүүхэд нь одоо нэг 10 та ч юм уу насан туршаагүй юм байж. Тэгээ чинь хүн болгонд өгнө шүү дээ. Тэр бид 3 нэгэнд нь таарч. 1.07. Гэхдээ энэ 1.07 чинь ногоогоо тарих юм уу? Зоорой их юм. Одоо цаг үе цэвэн болсон цагт чинь гадаанаа нэг хөдлөмж агуулаа нэг жижигхэн тийм ээ. Нэг дөрвөлж юм хурааж аваад. Тэгээд гэр мөрөө зойр мороо бариад тэгээд нэг байшин бариад бас халуун өөдөө ус бүлэгч хэрэгтэй үстэй. Тийм боломжийг төр өгөхгүй. Тэгээ нөгөө би бас тэрийг хэлцээ. Гэнээр яагаад ч ерөөсө Монголын хүний төлөө эсрэгэл дандаа юм байна. Ямар зохион байгуулалт гэж юм бэ тийм. Эхнэр нөхөр хоёрт яг гэр бүлийн 3 нэг насан туршаагүй хүүхэд. Тэгээ би одоо надад нэг газар өгчээ л дээ тий. Би тэгээд яаж би төлөөгөө хаглаад устаа зөөгөө чинь өөр газар өгнө шүү дээ. Хүүхдэд нь бас олдохгүй тэр нь бас олдохгүй гэсэн. Ганцхан хүнд нь. Тэгээ би усаа зөөгөөд амьдрч чадах уу? Тог унтрахаар нь би тогоо. Тэгээ тэнд зарим нэг эмэгтэй хүний дээрлэхэд хашааг нь машинаар дайраад ороод ирж байгаа гэж байна шүү дээ. Гэхдээ тийм нөхцөлд хүн яаж амьдрах юм бэ нэр? Монголын төр арчилсан төр бол үнэхээр хүн шиг амьдруулаагүй. Бүр амьдрал чадахгүй нэрэ. За.
За танд баярлалаа. Урилга хүлээн авч ирж цензургүй сайхан ярилцсанд жирийн иргэдийн төлөөллийг нэвтрүүлэхд орооч гэсэн саналыг маш удаан хугацааны дараа таныг урьсан байгаа. Тэгээд танд баярлалаа. Таны амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Танаа хамт олондоос баяр хүргэе. За баярлалаа үзэгчдээ. Цензургүй ярианы нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эрг уулзтлаа. Баяртай. Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн.